гав их дарга энэ төсөв ярьж байхад одоо ганцхан сайд сууж байна. Сангисэ тий. Тэгээд ер нь уг нь бусад сайд нар маань байгаасаа байх ёстой шүү дээ. Асуух тодруулах юм бэ. Сая гэхэд хавдрын имлэгийн талаар асуухад тэгэл буруут нь байхгүй байгаад байна шүү дээ энд. Сангийн бид нар ингэж ажилласан гэл ярьж байна. Тэгэхээр үгэнд бид нар сайд нар байж байгаад энэ дээр асуучвал тодорхой болчих гээд байна. Тэгэхгүй бол одоо асуух болгонд сангийн сайд л байдаг. Нөгөө Жавхлан Баясгалан гэдэг шиг бид хоёр бол нэг асуултыг дахин л асууж нэрээ шүү. Одоо бараг чэйжилсэн. За тэгэхээр энэ бол асуулт биш, би нэг шаардлага хэлэх гээд байгаа. Монгол улсын 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Энийг бол одоо энэ их хурлд сууж байгаа бүх гишүүд үл чэйжилсэн. Энэ дорж ирж байгаа ажлын хэсгийнхэн бүгдээрээ чэйжилсэн. Эн чинь өрх болгон өрх гэсэн үг шүү. Нийт өрхийн 13% нь ийм шаардлага хүргүүлж байгаа. За тэр нь юу вэ гэвэл өнөөдөр Монгол улсын хэрэгжиж байгаа амжиргааны доод төвшин Улаанбаатар хотод 495 мянган төгрөгөөр 2025 онд тогтоогдсон байна. За тэтгэврийн доод хэмжээ 689 мянга. За хөдөлмөрийн өсний доод хэмжээ 792 мянган төгрөг. За тэгэхэд нийгмийн халамжийн тэтгэвэр өнөөдөр 397,500 төгрөг. За нийгмийн халамжийн асаргааны буюу тэр одоо хүүхдээ асарж байгаа ээж, нөхрөө асарж байгаа эмэгтэй, ээжигээ асарж байгаа тэр хүнд очиж байгаа мөнгө болохоор 302,500 төгрөг. Энэ чинь хөдөлмөр эрхэлж байгаа хүн шүү дээ. Хүн асарж байгаа бол 24 цагийн турш хамгийн хүнд хөдөлмөрийг эрхэлж яадаг. За энийг одоо хил ам хийсээр үж арай нэмэгдсэн байнгын асаргаа шаардлагатай хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа эцэг гэхүүд нэг 445 мянган төгрөг авдаг болсон. Энийний аль нь ч тэтгэврийн доод хэмжээ, хөдөлмөрийн үндэсний доод хэмжээндээ төгөхгүй байна. Үндсэн хуулиар амьд явах эрх нь хэрэгжихэд хэцүү байна. Та нар бодоод үзтээ. Өнөөдөр яг 302 мянган төгрөг авчаад өвчтөе хүнээ асраад хүүхдүүдээ сургуульд явуулаад хоолоо идээ, цахилгаанаа төлөөд, нүүрсээ түлээд ингээ амьдрах боломжтой юу? Энд байгаа хүмүүс 397 мянган төгрөгөөр нэг сар амьдрах гад үзтээ. Дээр нь өвчтөе шүү. Тэгэхээр энэ хэсэг яагаад яригдахгүй байна вэ гэвэл энэ хэсэг маань өөрөөсөө гудамжинд гарч жигсдэггүй. Гэртээ өвчтөе байгаа учраас бид нар багш нарын тухай одоо ахмадуудын тухай ярьж ин зөв. Гэхдээ орд тас яригдахгүй байгаа энэ хэсэг маань бүр нийгмээс тусдаа нэг анги давхраг болчиход шүү дээ. Одоо энийг бүгдээрээ тодорхой хуваарь ш. За 1 минутад мэд авчихдаг. Тодорхой хуваарь биш. Энийг хэдүүлээ ядаж. За минутын нэмэд өгөр. Монгол улс бол мэдээж халамжаас хөдөлмөрт гэсэн урайтай. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх ёстой. За тэгвэл бид нар энийг нэг нэмээ л та. Бүгдээрнгийн нэмээ. 66% нэмжээж бид нар нэг ойролцоогоор тэр мөнгнүүд нь ерөөсөө 600 мянган төгрөг л болж байна. Ингэжээж энэ хүмүүс маань ядаж амьд явах эрх нь хангагдана. Ядаж амьд байх, сайхан амьдрах эрх байхгүй тэр хүмүүст. Амьд байх эрх нь хангагдана. Энд хэдэн төгрөг шаардлагатай бэ? Энд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Халамж гэдээ ярихлаар бид нар маш ихээр бодоод идэг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй энэ 113 мянган хүмүүсийн халамжинд бид нар нэмэхэд бусд хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ бишээ тэтгэврийн доод хэмжээнээс бага болгоход л бид нар 400 тэрбум төгрөг шаардлагатай байна. За эхлээд энэ юу шүү? Баясгалан гишүүнүүд Тэргийн тухай хуулиар төсвийн 2 дахь хэлцүүлэг дээр 72-оор байнгын орооны хуралдаанд гишүүд тухайн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч буюу сангийн яам манай байнгын орооны одоо сангийн яам Монгол Улс эрх яавууд зэтэр төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга болон бусдаас асуулт асууж үг хэлнэ гэсэн ба. Тийм болохоор өнөөдөр бол сангийн яам болон бусд нь байна гэсэн. За тэгээд гишүүний асуултанд хариулах уу? Энийг яг бас та чуулган дээр энэ төсвийг хэлцэж явах тус асуулт асууж болох байхаа гэж бодож байна. Тэ. Яг тэр чиглэлийн хүн байхгүй болохоор хариулах боломжгүй байна. За өөр тодруулах уу? За Баясгалан гишүүн микрофон өгье.
Тэгэнгөө яг үнэхээр үнэн л дээ. Асуух болгонд л жавхлан сайд сууж идэг. Тэгээд нөгөө дандаа л асууж, дандаа л нэгчээдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо манай бүлэг дээр ажлын хэсэг гарсан бас төсвийн байнгын төсөвтэй холбоотой. Тэгээд төвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг үзээд бол 2.3 их 80-ыг тань засаргааны тэтгэмж нийгмийн халамжийн тэтгэврч шаардлагатай мөнгийг бол гаргах боломжтой гэж бас ажлын хэсэг үзсэн байгаа. Тийм болохоор энийг ярьж байгаа юм шүү. Тэгээд энэ салбарын сайттай чуулган дээр яг энэ асуудлыг бүр тодорхой сайн ярилцээ бас гишүүд маань ч гэсэн ойлголттой болоод ав. Тэгэхгүй бол гудамжинд гарч жагсаж уйлж дуулж чадахгүй байгаа учраас энийг мэдэхгүй өнгөрөөд байгаа. Гэт яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал бол өнөөдөр яг энэ төвшөнд байгаа шүү. Энэ дээр нэг жавхлан сайд нэг тайлбар өгчмөр байна. Энэ 2.3 их 80-аар хурал цуглаан их гэдэг нэгэд яриад явах нь тийм байгаа юм. Жавхлан сайдын микрофон өгье. За ингэсэн байгаа. Нодлон их хурал дээр төсөв хилцэж явах үед нэг асуудал нэлээд хөндөгдөж байсан. Энэ бусдаар гүйцэтгүүлэх энэ зардал буюу хувийн хвшилд мөнгө төлж ажил үйлчлэгээ хийлгүүлж байгаа. Өөрөөр хэлбэл зарим төрлийн ажил үйлчлэгээг хувийн хвшилээр хийлгүүлж байгаа л ийм л зардлууд шүү дээ. Тэрийг энэ одоо эдийн засгийн ангиллын нэрэнд нь нэлээд алергидсэн баг. Тэгээд энийгээ задлж оруулж ирээ гэсэн байгаа. Тэгэхээр өөр нэлээд хэдэн одоо эдийн засгийн ангиллын шинэ зардлууд руу ингэж шингэж орж ирсэн байгаа. Хэмнэгдэх нь хэмнээд тавигдах нь шинээр тавигдаад. За тэрэн дотор одоо тийм зардлууд орсон байгаа. Тэгвэл 2.3 их 80 гэдэг бөөн дүнтэй тийм зардал байхгүй. Хаанч байхгүй. Энийг төвшин гишүүнээс яг өөрөөс нь нарийн сонсомоор байна. Хэвлэл тийм ярилцлага өгсөн байна лээ. Тийм бол ажлын хэсэг дээр одоо ярилцаад явах нь зүг байна.